Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах эрхийн төлөө жагслаа. Шаардлага хангахгүй улмаас 4 жилийн өмнө нураасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар ясэл цэцэрлэгийг дахин барих төсөв хангалтгүй хэмжээнд байна гэж үзээд эцэг эхчүүд ийхүү жагсаалд нэгджээ. Эх оны төсөвт 2.5 тэрбум төгрөгийг тусгасан ч энэ нь стандартын шаардлага хангасан цэцэрлэг барихад хүрэлцэхгүй гэж тэд үзэж байгаа юм а. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн яашил цэцэрлэг улсын хэмжээнд ганцхан байдаг. Энэ цэцэрлэгийг 2013 онд ашиглалтын хугацаа дууссан гэж нураасан. 2014 онд дахин шинээр барих цэцэрлэгийн зураг төслийг гаргасан ч өнөөдрийг хүртэл цэцэрлэгийг дахин барих ажил эхлээгүй. Төсөн мөнгө нь тодорхой суугдаж өгөөгүй байна. Үүнээс үүдэн энэ цэцэрлэгийн 120 орчим хүүхдүүд өнөөдөр суралцах орчин хангалтгүй. Мөн сэргээн засах сувирлын үйлчлэгийг бүрэн авч чадахгүй нэг улсын цэцэрлэгийн нэг ангид үйл ажиллагаагаа явуулж байна. Газар нь бэлэн байна. Цэцэрлэгээ одоо ингээд даруухан шиг бариад өгвөл сайн байна. Цэцэрлэг байхгүй, очих газар байхгүй учраас энэ хүмүүс яалтчгүй гэртээ байхаас өөр арга байхгүй. Тэгээ одоо ямар ч хэсэг энэ цэцэрлэгийг маань яалтаа ингээд ашиглалтанд оруулаад бас бариад өгөх юм бол өшөө олон хүүхдүүд хамрагдаж, өшөө олон хүүхдүүд эрүүл болох тийм ээ. Айгүй өндөр тийм юутай байгаа. Энэ цэцэрлэгийн хүүхдүүдийн 70% нь тархины саажилттай, үлдсэн нь даауны синдромтой, давхар согогтой хүүхдүүд байдаг. Тийм ч учраас сэргээн засах, сувирлын үйлчилгээг өдөр бүр явуулах шаардлагатай байдаг байна. Энэ ч үүднээс шинэ цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай стандартын дагуу барихаар зураг төслийг гаргаж 5.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Гэтэл эх жилийн төсөвт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр тусгаад байгаа гэдгийг цэцэрлэгийн удирдлагууд хэлж байна. Яг 2.5 тэрбумтай 280 хүүхэд хүлээж авна гэд батлагдсан тохиолдолд яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөгөө үйлчилгээний чанар хүртээмжид зориулагдсан. Яг энэ стандартад анхны тэр зураглал төслөөр бол энэ зүйл босгоно гэдэг бол хэцүү. 5 жил царцчаад тэгээд өнөөдөр яг ийм байдалтай л яг улсын төсвөр орох гэдэг. Тэгэхээр шат чадны байгууллагуудаас энийг судлах тэр ажлуудыг бас судлаж эргэж хараасаа л гэдэг хүсэл байна. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 30 мянга гаруй хүүхэд байдаг. Тэдний 1000 гаруй нь тархины саажилттай хүүхэд байна. Саажилттай хүүхдийн төлөө эцэг эх нь тууштай явж багш нартай хамтран эмчилгээ сувилгааг сайн хийснээр олон хүүхэд хөл дээрээ босч энгийн сургуульд сурч ирээдүйд эхийг бүтээх боломжтой. Гэсэн ч тэдэнд өнөөдөр сэргээн засах, сувилах, дасгал хийх стандартын орчин алга. Манайх бол сэргээн засах үйлчилгээ, биеийн тамир, ахуй засал, хөдөлгөөн засал, хил засал гэдэг. Тэгээд дээр нь одоо СОБ-ийн одоо сургалт гэсэн ийм үйлчилгээнүүд үзүүлж байгаа. Энэ бол хэдхэн хүүхдэд хамаарах асуудал гээд орхих эрх бидэнд байхгүй. Тэд бидний үр хүүхдтэй л ижилхэн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдийн дунд нэг сэргээн засах төв байх ёстой гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр 30 мянган хүүхдийн дунд 30 төв зайлшгүй байх хэрэгтэй. Гэсэн ч одоогийн нөхцөлд нэг цэцэрлэгээ стандартын дагуу барьж чадахгүй хүрээд байна.